За юу яцгаанда? Оны movie сувг маань өнөөдөр та бүхэндээ 2011 онд нээлттэй хийж байсан Crazy Stupid Love гэх ёстой нэг нэршгэ галзуу бас тэнэг харийн тухай киног ярьж өгөхөөр шийдлээ. Ерөнхийдөө эхнэртэй хаягдсан нэгэн ам хэрхэн өөрчлөгдөж хүүхнүүдийн эрлэг болж байгаа болон түүнийг тойрсон хөгжилтэй түүхийг харуулсан кино юм. Эхэндээ байдаг л нэг инээдмийн кино шиг санагдагч үйл явдал цааш өрнөх тусам бүх дөрүүд нь хоорондоо санаанд оронгүй байдлаар холбогдож ёстой учир нь олдохгүй заваарсан юм болж эхэлдэг. Маш сонирхолтой кино байгаа. За тэгээд тунгуудахгүй манай сувг маань 10,000 саб хүрэх гэж байгаа тул эрхэм үзэгч та яг одоо биднийгээ дэмжиж лайк болон сабаа дараарай. За ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд гал халуун дурлалдаа шатсан хосууд нэгнийхээ хөл шилбийг нийлбэ дэлгэж ёстой нэг арман чиглэж өгч байна. Гэтэл тэдний дунд хайр дурлал нь аль хэдийн хөрчгсөн юм шиг харагдах нэгэн хос сууж байдаг нь киноны маань гол дүрүүд болох Кал болон Эмили нар байв. Манай хоёр юу захиалгаа шийдэж чадахгүй байсан тул нэгэн зэрэг хэлэхээр болтол 1 2 3-аас би салахыг хүсэж байна. Гал битгий хэл ресторан тэр аяараа шоконд орлоо. Үүний зэрэгцээ тэдний хүүхэд асрагч хийдэг Джессика бага охин Моллитэй тоглож байгаад Кал Эмили хоёрын жазтай зургийг нь унгаа тагалцгав. Джессика зургийг нь авахдаа нэг тийм сонин үйлдэл гаргадаг бөгөөд энэ нь ерөнхийдөө түүнийг Калыг нууцсан харж явдаг юм биш вэз гэсэн сэжгийг төрүүлнэ. Үүний дараачаар Джессика Калын том хүү Робиг нь унтсан эсхийг шалгах гээд өрөөнд нь ортол яг нэг тийм гар онголог хийж байхдаа таарад алж өгнө. За энэ Роби гээд хүн Джессикагаас дөрөвдүүл юм байна лээ л дээ зайлвал тэгээд 5 насны дотор тааж би чийж би чамд хайртай үүнээс ичгүй мичгүйгээр нэг жаахан кринж юм хийгээд байдгаас тооцвол хөөрхөн хөө харин Джессика түүнийг яаж доох вэ? Аавыг нь крашлцсан байгаа юм чинь. За тэгээд 25 жилийн турш эхнэрээс өөр ямар нэгэн ороо гараа мараа байхгүй цэвэр ариухан бүр гинэн Калын хувьд салах талаар сонсоход хөх тэнгэр хөмөргшил усна мэдээж. Гэртээ арих замд эхнэр нь тэсэлгүй би өөр хүнтэй унтсан чи уурлахгүй байгаа мó. За түүнийг Дэвид Линтаген гэдэг юм аа. Манай ажлын залуу. Чи түүнийг тань машина зогсоо. Уучлаарай да. Энэ дэлхий дээр миний шархлуулахыг хүсдэггүй ганц хүн бол чи. Чи ингэж яриад явах юм бол би бууж шүү. Ер нь миний ийм зүйл хийсэнд бид сүүлийн үед нэг л хөндөй байснаас болсон гэж би ер нь бодож байна. Яцхан зүрхэн энэ ачааллыг дийлээгүй юм болов Кал бараг л машинаас үсэрч амиа хорлохоо шахлаа. Үүний дараа бид киноны маань бас нэгэн гол дүр болох Ханнагийн хуульч бүсгүйтэй танилцах ба тэрээр найз Лизтэйгээ юм яриад сууж байтал тэр цаанаас нэг залуу ажиглаад л байдаг. Энэ залууг Джейк гэдэг. Джейк бол ерөнхийдөө урдуураа улаан хөлтний гаргадаг бүр нэг нилээн хүүхэмсэг бүр нэг тийм шайлэг тийм нэг залуучууд байдаг штэ. Барны буг мог. Ингээд тэр Ханнагийн ширээнд очиж яриа өддөгч түүхэнд анх удаага фейлддэг. Учир нь Ханна найз залуутай ба түүнтэйгээ суух чин хүсэлтэй байсан болж таардаг. За ингээд Кал ажил дээрээ сууж байтал дарга нэрснээ учир зүггүй магтаал чи шүү өстө чиний нуруунд дээр манай ажил бүгд явдаг шүү. Чи л ажиллаж ирж байгаа гэж бүр долоогоо цалдаг бай. Үүнд нь гайхсан Кал эхнэрээсээ салсныг одоо мэдсэн болов уу гэд даргаасаа асуудал. Үгүй зүгээр салж исэн юм уу? Харин чамайг 0-д үйлжсэн гэдээ ажлын хүмүүс хэлсэн юм а. Бид нар чамайг хорд автартай болов уу гэж бодсон юм. Бурхны минь аврал гэж. Зүгээр салт байсан юм уу? Гэд нэг тоосонгүй. Харин манай Калд бол амьдралд нь бүр нураад унтсан юм шиг хүнд байгаа шүү дээ. Гэтэ яг дарга нь зайлуу сэтгэлийн засгайл байгаа бол тоо. Хүмүүсээ ердөөл нэг салалтай байж. За ингээд Кал гэртээ ирж өөрийнхөө эд зүйлсийг цуглуулад нүхээр болдог. Энэ үед Эмили гарч ирээд өөрийнхөө үнэнч бус байдлаа дундаж насны хямрал инээдэрээ бид хар залуугаасаа суусан гэд ямар нэг синдром энтэрлүүл жихийг оролддогч Кал бол цаашид ганцаараа яаж амьдрах уу гэсэн бодол толгойд нэргэлдэж байсан тул түүнийг нь тоодогчгүй. Ингээд юмнуудаа аваад энэ хоёр маань альбан ёсоор саллаа. Тэр өрөө Кал бааранд найз Бернитэйгээ уулзах гэж сууж байв. Мэдээж баарнд бол манай Джейк стил хүүхнүүдийг эргүүлээ л те баарны бүх царилаа сууж байлгүй яах вэ? Өнөөрөө энэ Бернигээд байгаа ах хүү чинь Калын нөгөө хүүхэд асрагч хийдэг Джессика шүү дээ. Тэрний аав шүү за. Тэгээд Кал найз нь ирсэн болохоор ашгүй хамаг юмаа ярьж сэтгэлээ уудлах гээд яг эхэлж байтал Берни түүнд нэг үнэртэй ус өгснө. Эхнэр харин чамтай найзж болохгүй гэсэн уучлаарай анда. Гэт үгийн зөрөөгүй л яваадаг. Харин яг энэ үйл явдлыг тэнд сууж байсан Джейк анзаарлаа. Эхнэртэй араараа тавиулж хамгийн сайн найзтай хүртэл хаягдсан Калын сэтгэл зүгж гамшигын юм байгаа штэ. Дотор нь буглаад болохгүй байсан эхнэрийнхээ араар тавьсан болон нууц амраг Дэвид Линтагны талаар тэрүүгээр нэг ярьж эхэллээ. Энэ бүх түүхийг нэг л хүн ихэд нухацтай сонсож байсан бөгөөд тэр нь мэдээж Джейк. Ягаад ч юм түүнд нэгэн бодогдсон уу эсвэл иш чааваас та энэ нэг муу ядарсан ахад тус болчих гэж бодсон уу? Ямар тач Калыг дуудаж уулзлаа.
Ингээд тэр хоёр танилцах бөгөөд Жейк шууд л эхнэрээсээ салсан шалтгаан чинь чи өөрөө л гээд илчгэн. Адаглаад ийм хувцастай хүнтэй хэн байх вэ? Уулын дажгүй залуу шиг харагдаад байх юм. Яагаад ийм арчаагүй яваад байгаа юм бэ өгшөө? Би чамд эр хүн гэдгээ дахин мэдрэхэд чинь тусламар байна гэдэг. Ерөнхийдөө эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг Жейк өөрөө мэддэг чаддаг бүхнээ Калд зааж эхнэр нь түүнийг хурсан тэр өдрөө хараан зүхэж харамсах хүртэл нь өөрчлөнө гэж амлаа. Кал ихэндээ эргэлзэж байсан ч түүний татгалзахын аргагүй саналыг яахын аргагүй зөвшөөрч маргааш их дэлгүүр дуулцахаар болов. Нөгөө талд Ханна найз залуу Ричард болон тэдний найзуудтай өдрийн хоол идэж байлаа. Ричард удахгүй нэг нь том мэдээ дуулах тухай цохиулахад Ханна түүнийг нь удахгүй гэрлэх санал тавих юм байна гэж боддог. Үзэгдэл солигдоход Кал Жейктэй их дэлгүүр дуулцаж тэр хоёрын өөрчлөлтүүд эхэллээ. Жейк Калд шинэ хувцас сонгож өгч эмэгтэйчүүдийг хэрхэн татах болон өөртөө хэр арчаатай байх талаар эхний хичээлүүдийг заалаа. За ингээд ямар тааж Калын гадна харагдах байдлыг бүрэн өөрчилж чаддаг бөгөөд хоёрдугаар үе эхэлж тэр хоёр бааранд ороод тэндээс бүсгүүчүүдийг хэрхэн чихдэг талаар дараагийн хичээлийг эхлүүллээ. За бараг эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй үгсөөлж байгаагүй Калын хувьд угаасаа муу байх нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ бүр арай л дэндүү муу байсан болохоор аргаа барсан Жейк өөрөө түүнд бүсгүүчүүдийг найрч үзүүллээ. Тэгсэн нэг хүүхэн бүр яг Кал руу чиглээд өөрөө хүрээд ирлээ шүү. Манай хүнч догдлоод Квинчд яах нь вэ гэтэл нөгөө хүүхэн нь тооцоо өгчөөд яваадаг. Ингээд хэд хэдэн хичээлийн дараачаар манай хүн сая нэгийн бэлэн боллоо. Ингээд эдсийн шалгалтаа өгөх болж Жейк түүнийг нэгэн эмэгтэйтэй танилцуулаад өөрөө холдов. Эхэндээ Кал яг л Жейкийн арга барилаар түүнийг найрах гэж оролддог ч. Сонирхолтой тэр арга нь бүтлгүүтээ зогсохгүй бүр дургууг нь хүргээд яг нөгөө хүүхэн явдгийн даваан дээр Кал өөрийнхөө урдын адил гэр арчаагүй болох эхнэртэй хаягдсан талаар Жейкийн битгийл ярээрэ гэсэн болгоныг араас нь дуржигнуулчихав. Хамгийн сонирхолтой нь энэ тэр эмэгтэй таалагдаа зогсохгүй оройн Калинд очоод том хүнийг хичээлэлээ. Эхнэрээсээ салаад өдөр бүр өөр хүүхнүүдтэй зугаацж байгаа гэсэн цуу яриан тэр хаваар нэг тарж. Энэ талаар нь аав ээж хоёр нь ярьж байгааг Джессика сонсчихдаг. Хайртай хүнээ өөр эмэгтэйчүүдэд алдаж магадгүй гэж бодсон Джессика өөрөөсөө ах залуустай үерхэхдээ мэрэгжлийн шахууны болчихсон сургуулийнхаа нэлээд хөнгөмсөг охиноос туршлага судлахаар болтол нөгөөх нь чи өөрөө л төрүүлж хөдлөх хэрэгтэй. Нүцгэн зургаа явуулчих гээд яваад өглөө. Яг энэ үеэр сургуулийн хүүхдүүд гадаа талбайд нэг юм дээр бөөгнөрөөд байхаар нь яваад очтол нэг нь жижигхэн тайз байх ба хатал шууд л хөшиг бунг цаанаас нь мань Роби гараад ирлээ. Яг гэж байгаа нугас ойлгомжтой шүү дээ. Сургуулийн баахан хүүхдийн өмнө сонсогтун Джессика чи бол миний заяаны хань нэг насны минь хайр би чиний төлөө нэрний ихний үсгийн чинь цээжин дээрээ шивсэн инээ дээрээгээд бүр кринжилж өгнө. Үүнд нийцсэн Джессика түүнийг дагуулж яваад би өөр хүн тайртай чи үүнийгээ болоод өг том болооч гэд яваад өглөө. Зайлуул Роби маань ингээд албан ёсоор хаягдлаа гэж. Нэгэн өдөр Робигийн сургууль дээр эзэгхийн хурал болох үеэр Кал Эмили хоёр удаан хугацааны дараа дахин уулзлаа. Калын ямар их өөрчлөгдсөн талаар тэр хоёр бяцхан яриа өрнүүллээ. Ингээд явсаар хийсэн зүйлстэй аль аль нь харамсаж байгаа талаар болон бүр бие биенээ санаж байгаа инээ тэрээгээд бараг л нийлдгийн даваан дээр багш ангаас гарч ирэв. Оо новш гэж. Кал чи энд юу хийж байгаа? Та хоёр бие биенээ мэддэг юм уу? Нөгөө өмнө нь Калтай бааранд таарад оройн гэрт нь том хүний хичээл хийсэн хүүхэн нь Робигийн багш байж таарваа. Тэд ангид орж уул нь бол Робигийн хичээл сургалтын талаар ярих ёстой байсан ч уур амьсгал нэг л сонирн байсанд Кал байдлыг хүндрүүлэхгүй тулд танихгүй юм шиг л дүрсгэж байгаад багшийг бүрж ихээр урлуулад гав. Энэ хоёрын энэ байдлаас Эмили ерөнхийдөө юу болсон талаар нь ойлгож уурандаа сургуулиас гарч явхад Кал араас нь гүйн гарч аргадахыг оролцсон хэдий ч амныхаа халуунд би 9 эмэгтэйтэй санаандгүй унтчихсан юм а гэд балайраад үүнд нь Эмили бүр ихээр гомдоодгоноо. Нэг бол яах вэ? Хоёр бол засаад авахсан. 9-ийн 9 шүү дээ гэд түүнийг орхин явлаа. Өнөөдрийн маань видеог хорон мэблийн хамт олон маань дэмжиж ажиллаж байгаа. Өрн дулаан цаг боллоо. Гэрээхэн тавилгыг сочмоор чимшиг. Шинэ байранд орохдоо ямар тавилга хийх үү яах вэ гэхэд бөөн бодол толгойд эргэлдэх шүү дээ. Тэгвэл хорон мэблийн туршлагатай хамт олныг та бүхэнд санал болгож байна. Таны хүссэн өнгө загвар хийцлэлээр хүссэн тавилгыг тань түргэн шуурхай хийж гүйцэтгэж өгөх болно. Тавилгын чанарыг хорон мэблээс. Үзэгдэл солигдоход Ханна хуульчин шалгалтаа амжилттай өгчихсөн тул найз залуу Ричардынхаа найзуудтай тэмдэглэж байна. Баярын үеэр Ричард Ханнад хандан өмнө нь хэлж байсан том мэдээгээ дуулгахаар болоход бүгд л анхаарлаа хандууллаа. Ханнач дотроо за одоо л гэрлэх санал тавих нь гэд догдолж байлаа. Гэвч тэр хэлэх гээд байсан том мэдээ нь гэрлэх санал бус. Зүгээр л өөрийнх нь компанид үндсэн ажилтнаар орооч гэсэн санал байв.
Үүнд нь цочирдох, урам хугарах гэдэг маш олон сэтгэл хөдлөлт авахсан хаана түүнээс гэрлэх саналал хүлээж байсан гэдгийг хэлтэл Ричард тэднийг одоохондоо гэрлэхэд эртдэнэ гэж бодож байгаагаа хэлв. Бүр нэг хөлдөө сэтгэлгүй залуу юм аа нэг. Энэ бүгдийг нь төвчж чадлагүй хаана жинхэнэ тесэрч Ричардын найзын ууж байсан архийг нь бүгдийг нь уугаад тэр халуундаа шууд баар руу явж очоод өмнө нь өөрийг нь хоргоогод байсан залуу болох баарны бүг Джейкийг үгийн зөрүүгөө барьж аваад үнсээ итгэлээ. За тэгээд ч болоогүй явъя гэд шууд гэрлүүнд дагуулад яв. Гэрт нь очиход архин нилээн гарчгаад ичиж мичээд байсан болохоор Джейкийн авчирсан вискиг хоёулангийн нэг дор хус чаяад зоргоо чангаллаа. За ингээд мань хоёр маань арман чиглэж эхэлдэгч хааннагийн архин дахиад л гарч элдв янзын юм асуугаад нөгөө юу яахгүй байгаад байлаа л да. За гэхдээ л хааннагийн асуултууд Джейкэд таалагдж байлаа. Тэр амьдралынхаа туршид өчтөчнөө эмэгтэйтэй яг энэ орон дээрээ юу яаж байсан ч яг ингээд чин сэтгэлээсээ сэтгэлээ нээж юм ярьж байсан удаа байгаагүй тул яагаад ч юм хааннаад татагдж эхэлдэг. Хааннаад ч мөн адил Джейкийн ийм төрхөн таалагдж байлаа. За энэ үед яах учраа олохгүй Карл Демил Джейкийг баарнаас хайж ирсэн хэдий ч мэдээж зөрч өсөн байна шүү дээ. Хэлсэн үг хийсэн үйлдэлтэй гимсэн Карл ихнэрлүүгээ залгасан ч тэр үед Эмили нөгөө алдарт араар тавигч Дэвид Линдхагентэй болцоод завгүй байхан дээрээ. Эхэндээ яг Дэвидэд дурлаад нуур нугас шиг байсан ч гэсэн цаг хугацааны явцад нөхөр жаахан нэг тийм хуваа хичээсэн зантай юм шиг санагдаад нөгөө дулмаа минь л бодогдоод байх юм да гэдэг шиг Карлигаа санаад эхлэв. Орой хоолны дараа Дэвид Эмилийг гэрт нь хүргэж өгөөд явхаас өмнө үнсэлцэж байгааг нь Джессика хараатдаг. Банцандаа сайн уу Джессика энэ харин манай ажлын хүн байгаамаа энэ дээрээ гэсэн ч угаасаа л хүн болгон яг юу болоод байгааг мэдж байгаа штэ. Джессика Эмилид бүр хатагтай. Танд үнэхээр сайн нөхөр байхад юу дутлаа гэж өөр хүнтэй явдаг байна. Гэхдээ ядаж хүүхдүүдэд бодож болсонгүй юу гэд бараг л ээжигээ загнаж байгаа юм шиг л уурлаад гараад явлаа. За ингээд зориг орсон Джессика ангийнхаа охины хэлснээр Карл руу явуулахаар нүцгэн зураг авч дугтуунд хийн хатгаллаа. Тэр шөнө Карл хуучин гэрийн хашааг нууцаар цэвэрлэхээр очлоо. Яг нөхөр байшингийнхан гадна зүлэг цэцэг энэ төр өөрөө тарьж арчилдаг байсан юм байна л дээ. Тэгээд байхгүй араар нь цэцгнүүд нь үтчиж магадгүй гэд эртэл ихнэр хүүхдүүд нь тоглож байх ба Эмилийг хүүхдүүдээсээ холдоод нэг хүн лүү залгасан нь Карл байв. Эмили би бодволд ороод ирсэн байна. Гэрлээ асаач чаддаггүй гэж жүжиглэж байгаа нь үнэндээ Карлын хоолойг сонсож Карлтай ярих шалтгаан болгож байгааг мань хүн хараад ойлгож байлаа. Тэр ихнэрээ эвгүй байдалд оруулахгүй тулд үнэхээр гэрэл яаж асаах зааварчилгааг өгдөг бөгөөд ерөнхийдөө тэр хоёр хоёулаа нэг нэгнээ үнэхээр их санаж бибидээ хичнээн их тэмүүлж байгааг ч мөн ойлгодог. Маргааш нь Карл ихнэрээсээ уучлалахгүй өөртөө дахин дурлуулж гэрлэлтээ сэргээхийн тулд хүүхдүүдтэйгээ хамт арын хашаанда жижиг мини гольфийн талбай хийдэг нь яг л тэр хоёрыг анх танилцж байсан үеийг санагдуулах ёстой байв. Яг энэ үеэр Джек Карл руу залган энэ бүх хугацаанд яагаад алга болсон талаараа тайлбарлан өөрийгөө жинхэнэ хайртайгаа учирсан. Өнөөдөр ээжтэй танилцсан би яг яах ёстой вэ гэж зөвлөгөө авахар залгасан нь тэр байв. Карл харин түүний өмнөөс баяртай байгаа талаараа хэлээд энэ олон жилийн зах замбраагүй амьдрал нь ингээд төгсөж одоо л нэг үнэн чараа олсонд нь баяр хүргээд зүгээр л 50 байхыг нь зөвлөдөг. Яг энэ үед Джессикагийн ээж түүний өрөөг цэвэрлэж байгаад Джессикагийн Карлд зориулж авсан нөгөөд нэг нүцгэн зургийг нь гай тараад олоотгов. Шоконд орсон ээж нь тэр зургуудыг аавд нь үзүүлт лаав нь дэлбэртлээ уурлан Карлын хүзүүг хугам ушигнаа гэд гараад явлаа. Үүнээс сандарсан Джессика Жавига зогсоохоор аава болооч гэд араас нь гарав. За тэгээд Эмили ажлаа тараад гэртээ иртэл Роби хүлээж байлаа. Хүүн түүний нүдийг боогоод сүрприз барихаар арын хашаалуу дагуулж очоод Карл түүнд сэтгэлийн үгээ хэлж бяцхан түүх ярьж байтал Эмили гүчи ийм гоё юм хийх гэж байгаа юм бол нэг мөсөн охиноо ирэхээр хийвэл зүгээр юм биш үү гэтэл юу охин? Охин маань энэ л биш үү? Үгүй том охин чинь. Сайн уу залуусаа? Чи энд юу хийж байгаа? Чи өөрөө энд юу хийж байгаа? За эн чинь юу болоод хоо гэвэл хаана маань Карлын том охин байсан юм байлээ. Карл охиноо очиж өдөр болгон өөр эмэгтэйчүүдтэй зугаацдаг Джейктэй үерхэж байгааг нь мэдээд тэр хоёрыг шууд л эсрэг үзв. Хадам аав нь Карл гэдгийг мэдээд Джейкэд ч гэсэн мөн адил тухтай байсангүй. Яг энэ үед Джессикагийн аав Берни хурж ирээд шууд л Карл руу дараад мөргөө дунгаатгав. Тэр хоёрыг салах гэж байгаад Джейк ч цохиулаад авнаа. Болооч аава, тэр юу ч мэдэхгүй. Гэхдээ би юу мэдэхгүй бэ? Тэр намайг өөрт нь хайртай гэдгийг мэдээчгүй байгаа. Чи над руу заагаад байна уу? Чи аав руу заагаад байгаа юм уу? Чи тэрнлүү заагаад байгаа юм уу? Чиний хайртай гэдээсэн хөгшин ир чинь аав байсан юм уу? Би бүр мэдээд байсан юм аа. Үгүй тэр нүцгэн зургуудын талаар юу ч мэдэхгүй байгаа аваа. Юу? Чи бүр тэрэнд нүцгэн зураг өгөх гэж байсан юм уу? Би тархиг чинь задлаад нүдэд өгөлдөө. Завсарлаа. Ингээд бүр учрыг нь олдохгүй баахан юм болж байтал гай газар дороос гихчээр алдар дараар тавигч Дэвид Линдхагийн Эмилигийн гэрт нь үлдээсэн цамцыг нь барьчихсан хүрээд ирвэ. Чи миний найзад ямар их дайваснаа мэдэж гинөө. Чи мө миний охиноос хол байгаараа.
Чи харин миний охиноос олваа. Ингээд гурвалжин дөрвөлжин зодон болж ашгүй хөршүүд нь цагдаа дуудаж тэднийг салгаснаар байдал намжлаа. Берни ч охиноо хүчээр аваад явв. Роби харин хайртай охиноо аавд нь хайртай байсныг сонсоод сэтгэлээр унаад л үлдлээ. Карл харин охиноо Джейктэй суухыг нь зөвшөөрөхгүй гэдгээ хэлэхэд үүнд нь гомдсон хаана Джейкийг дагуулад яваад өгөв. Энэ бүх байдал дууралсан Карл эхнэрээ хүртэл гомдоогоод Дэвилийн таангид Эмили одоо чинийх гэж хэлээд яваад өглөө. Ерөнхийдөө бүгд л бие биедээ гомдож нэгнээ үүсэн ядаж эхлэв. Үүнээс илүү 7 даруй гэж ер нь хаа байх вэ? Карлийн хамгийн сайн найз болсон Роби хүнч түүнтэй ярихыг хүсэхгүй байлаа. Энэ бүх асуудлаас болоод сэтгэлээр унсан Карл бааранд сууж байтал Джейк түүн дээр ирээд тайвшруулахыг оролдон. Удахгүй болох Робигийн төгсөлтийн баяр дээр ирэх талаар нь асуув. Мөн Карлыг хүүхдүүд дээр очив. Их нэртэйгээ эвлэр гэж зөвлөлтөл Карл зөрүүлээд Джейкийг үнэхээр хаанаад хайртай эсхийг нь асуув. Үүнд нь Джейк хэсэг чимээг усууснаа түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв бөгөөд хамгийн гайхалтай сонголт бол хаана байсан гэдгийг хэлээд яваад өгөв. Хэд хоногийн дараа Робигийн төгсөлтийн баяр дээр иртэл түүнээс босоод гэр бүлийнхэн нь бүгд цугулчихсан аз жаргалтай харагдаж байлаа. Манай хүн ч эцэндээ зайдуухан сандал болоод суув. Төгсөлтийн баярыг нээн үг хэлэх хүн нь Роби ба. Тэр гарч ирээд уул нь өөдрөг гоё үг хэлэх ёстой байсан ч хайр гэдэг бол хуурамч зүйл. Би өмнө нь том болохыг их хүсдэг байлаа. Тэгвэл хүн бүхэн намайг хүлээн зөвшөөрнө гэж боддог байсан ч одоо бол ой гутаж байна. Хайр бол шал тэмээ зүйл энэ төргээд яг л хайртай хүнээ аавдаа алдсан юм шиг сонин юм яриад хүмүүсийг бүр сэтгэл санаа гаруун гаатгана. Гэтэл тэр дундаас хүүгийнхээ бүхэж буй сэтгэлийн галыг нь хараад төвчж чадаагүй Карл босч ирээд Робигийн яриаг таслан. Үгүй хүмүүс. Хайр гэдэг зүйл заавал томчуудад байдаг зүйл биш. Уурамч зүйл бүрч биш. Би 15 настай байхдаа заяаныхаа хантай танилцж байсан. Тэр цагаас хойш амьдралынхаа минут тутамд түүнийг хайрлсан. Бүр түүнийг үзэн ядаж байх үедээ ч хайрлаж байсан. Тийм болохоор би хизээч бууж өгөхгүй. Хайрандаа үргэлж үнэнч байна гэд хэлчих бай. Энэ үгсэн зааланд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөж тэр дундаа Эмилийг дахин шинээр дурлуулах шиг болов. Үүнд нь зориг орсон Роби догдолсондоо зааланд байсан бүх хүний өмнө Джессикад сэтгэлээ илчлээ. Карл мөн адил Эмилид хайртай хэвээрээ гэдгээ хэлв. За ингээд ямар тааж баяр дуусаж гэр бүл дахин халуун ам бүлээрээ цуглалаа. Карл Джейкийг дуудаад охиныг минь халамжлаарай гэд хаана тэр хоёрыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлв. Харин Роби олны дунд онцгойрон зогсох Джессика дээр ирээд овоо нэг ир хүн шиг би чамайг эвгүй байдалд оруулдаг байсан бол уучлаарай. Чи гэхдээ хүлээгээрээ би том болоод сургуулаа төгсөөд чамайг очиж заавал авна гэдэг. Харин хажууд нь Джессика түүнд ахлах сургуулаа төгсдөл чинь бэлэг өгмөр байна. Би ч гэсэн чамайг хүлээнэ гэд нэг дугтуу өгснө нь нөгөө Карл өгөх гэж байсан нүцгэн зургууд нь байлаа. Ингээд Эмили Карл дээр ирээд өнгөрсөн 1 жилийн турш юу ч болоод өнгөрөвдөөгээд би биенээ хайрын харцаар ширтэн инээлдээд гэр бүл дахин нэгдэж байгааг Роби нэг тийм гаж нүдээр ширтээд инээж байгаагаар кино маань дуустгаа. За тэгээд галзуу тэнэг хайрын түүх маань ёстой л нэг нэршгэ холион бандгаар дүрэн байлаа. Гэхдээ энэ бүх эмх замбраагүй явдлын цаана жинхэнэ хайр гэдэг зүйл үнэхээр байдаг, үүнд нь эрт орой гэж байдаггүй. Хайртай л бол хайртай, хартай л бол хартай гэдгийг харуулсан маш гоё кино байсан гэж би өвдө бодлоо. Дөнгөж өрхөж байгаа эсвэл гэрлээд нилээн хэдэн жил болчихсон за эсвэл дотроо битүүхэн нэг хүнийг хайрладаг хүмүүст гээд хайрын аль ч хэлбэрт аль шатандаа яваа хүмүүст ёстой ангилал хамаарахгүй үзэхэд тохиромжтой нэгийг бодогдуулж нилээн хэдэн зүйлийг ойлгуулсан маш хөгжилтэй хөөрхөн кино байсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд дараагийн маш олон сонирхолтой кинонууд та биднийг хүлээж байгаа тул сувгаа дэмжиж лайк болон саба яг одоо дараарай. Дараа уулзтлаа. Түр баяртай Onion Movie.